амар сүртэй компани хуралд очсон аахгүй юу. Тэгэл би ингээл өөрөө ингээл ганглаа л те. Костюм пижак өмсөл амар профешнл харагдах гал. Тэгэл очсон чинь нэг юм дарга хүн ирж байна. Ингээд гоё гэдтэй ах ирэл. Миний дүүгийн нэрийг хин гэдэг гэл бүр ингээд амар ойрцсон. Миний дүүгийн нэрийг хин гэдэг юм. Би таны дүүгийн нэрийг үү? Арай тэгчээгүй заа үнэхээр. Ингээ бүр ингээ сандарч жагаад долгормаа гэсэн чи yes. Тэгснэ цаашаа харвал. Ингээд би бүр ингээ амар цочирдцсан ингээд гайхаад нөгөө ах руу дахиад тайлбарах хүсээд ингээ харсан чи бид нар сая чиний хүүсэн дээр бооцоо тавьсан юм аа ч гэсэн. Тэгээ ах нь ялчлаа. Миний дүү долгормаа. Эмгтэй үсттэй те. Би ингээд энэ үсийг нөгөө Кенагийн хэлдгээр эмгтэй үсчний мөнгөөр засуулдаг. Тэгээ би дээрэс нь үсээ будцсан мөнгө өрцөн. Тэгсэн чинь тэнд нэг хүн зүгээр миний хүүсийг зөвд байгаа мөнгө олж яадаг наас. Амьдрал ямар шудраг биш юм бэ те. Надад хэр мөнгө өгөө. Би одоо нэрээ ингээ гэж бодож байгаа. Энд сая нэг хүн ингэж асуусан шүү. Чамд хэдийг өгсөн. Надад мөнгө өгөөгүй. Би одоо нэрээ ер нь нэг тийм юу гэдэг лээ unisex гэх юм цаашаа те юу гэдэг лээ тэгж хэлдэг лөө. Тэгээ gender neutral те англи хэлмэл хэцүү. Тийм нөгөө нэр өгөө тэгээ нөгөө хүнтэй тохиролцъё гэж бодож байгаа. Хэдийг авах юм? Хаваа. Бас мөнгө авмаар л шин. Би ингээ анх удаа комеди ярьж дуусчаал амар сандраал ингээл үхмээр санагдал зөө. Юу хийжээ? Найзын хажууд очиж суугаал. Милээ ингээл тааширч байгаа л бисаа хэр байсан? Гэлээ. Чи найзын хуваар асууч юм уу гэж. Окей. Та нар угаасаа найзууд гээд ирсэн байгаа бүгд найзын хуваар сонсно. Тэр нөгөө баярлж алга ташгаар яадаг мадаг гэж сая зоолог чичээл ороогүй юу? Тэр мөр байхгүй юу? Алга байхгүй юу? Алга ташгүй юу? Йоо, тэгмээрсэн дээ энэ ч одоо. Нөгөө манай хэдий стрит найзууд тавьдгүй гинэ хөрхий бас. Энд сая ямар олон хүмүүс тавилтын талаар ярьва те. Энэ тавилтан дээр бас та нар бити бүх юмаа ирчүүд даатгаад байл та. Тийм үстэй. Тэр вибратор энэ тэр авал та өөртөө. Энэ шинэ жилээр ямар их мөнгө үрж тэр нүүр мүрээ бодуулт юм бэ ёо. Тэгээ энэ хувцмовцоо бүгдийг дахиж шинээр авдаг ч гэх шиг. Сая бүр нэг бэлэг солилцоод монтой энэ тэр дээрсэн чинь уруулны скраб гэлүү. Тэгээ юу юм бэ? Тэр одоо бие өрүүл зокей шинэ жилдээ бэлтэж जैन хэр мөрнөөсөө салж जैन уруулаа яг яагаад ч байгаа. Дээд урууландаа бол амар хангалттай мөнгө үрээд байгаа байхгүй тий? Тэгээ доод уруул яаж аа? Нэг залуу даатгац тий нөгөө цэцэгтэй костюмтой залууд. За мэдхгүй бүр ингээ хаяа ингээ жоохон ингээ шудраг биш санагдана. Дээд доод уруултай адилхан амтмаар байна. Тэгш ирэх мэрхтэй ч одоо хамаатай ч юм хамаагүй ч мэдхгүй юм. Тэгш гэхээрээ ингээ